Сайн байцгаана уу бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе. За би сүүлийн хэдэн сар ерөөсөө бичлэг хийж чадаагүй байгаа. Тэрэндээ маш их уучлал хүсмээр байна. Маш олон хүмүүс над дээр ирээ чи яагаад бичлэг хийхээ болчих вэ? Дахиж бичлэг хийхгүй мүү? Тэр чи уул нь их үздэг байсан ингээд маш олон хүмүүс хэлсэн байгаа. Тэгээд энэ үгнүүд нь надад бас маш их баяр жаргал, маш гоё юмнуудыг авчирсан. Тийм учраас би өөрчлөлж бичлэг хийхийг маш их хичээж чармаах болно. Та бүхэн ч гэсэндээ надтай хамт байгаарай. Чи өнгөрдөг хаваар сургуулаа төгсмөгцөө би шууд ажил хайж гисэн байгаа. За ажил хайхаасаа өмнө би маш бага зэрэг айцтай байсан. Юунд вэ гэхээр би одоо ингээд насан туршийн хадааста болсон, нуруундаа хадааста болсон. Дээрээс нь би ингээд хоёр хавиргаа ингээд одоо тайруулаад авахулсан байгаа. Би одоо бас яг энгийн хүнийг бодвол адилхан одоо ажлын ачаалал авах чадваргүй. Одоо тэг удаан хугацаагаар явахад мэдээж надад одоо хүндрэл гарна гэдгийг би өөрөө маш сайн ухамсарлаж байсан. Гэхдээ би ерөөсөө за би ингэж ажилд авахгүй би угаасаа ийм одоо хүн юм чи битертэй тэрнгүүр чадахгүй гэж юусаа бодоагүй ажлын ярилцлаганд ороод тэгээд энэ компани би сонгохоор шийдээ сонгон шалгуулалтад дамжаад тэмцээд орсон байна. Тэгээд хамгийн би одоо гэртээ ингээд суугаад иж болохгүй гэдэг бол миний толгой дотор хэрэгэлдчихсэн. Тийм учраас би ажилдаа орсон. Хамгийн гоё давуу тал маань болохоор манай удирдлагууд маань намайг маш сайн ойлгодог. Би анх ажилд орохдоо би өөрийнхөө нөхцөл байдлыг бүгднийг чин үнээр нь хэлсэн. Би ийм осолд орсон, ийм хагалгаанд ингэж хэлсэн. Одоогоор би ийм хадаастайгаа ажилд ороход мэдээж одоо иймэрхүү одоо шаардлагууд тавих нь тодорхой. Гэхдээ та ерөөсөө айх шаардлагагүй юм билээ. Та зүгээр яг чин үнээр би энийг үнэхээр хүсэж юм. Би ингэж ийм юм хийж чаднаа. Би ингэж одоо ийм сэтгэлээ ингэж одоо тэр өөрийнхөө хандлагыг мэдрүүлж чадах юм бол одоо байгууллагууд хамгийн түрүүд тэрийг хардаг юм шиг санагдсан. Тийм учраас биднэрт бүгдэнд нь авах боломж олох хийх цаг гэртээ өнгөдөг гэсэн. Харин одоо ажилд ингээд яваад эхлэхээр би нааш цаашаа маш их болгон байнга одоо нөө ингээ алхалтуудыг маш их хийж байгаа. Тэгээд ингэснээрээ надад миний бид маш их өөрчлөлт гарч байгаа. Миний хөл улам сайн алхдаг болсон тий. Одоо би гүйж чаддаг болсон. Би өмнө нь бол гүйж чаддаггүй байсан. Яг ингээ хөл ингээ яа бүх ив хаваа олцдоггүй тийм байгаа гэсэн. Гэхдээ яг надад юу талхарч байсан бэ гэхээр дөнгөж хагалгаад ороод гарч ирэхэд надад хагалгаа хийсэн юмч маань болохоор за чи 2 сарын хугацаанд ерөөсө хөдөлж болохгүй шүү. 2 сар ингээ орондоо хэвтээ шүү гэж хэлжсэн. Тэгэхэд манай нөхөн сэргийх юмч орж ирээд за хоолой ингээ хөдлөнө үү гэд би бүр хурууны үзээр миний нөхөн сэргийх юмч орж ирээд за хоолой ингээ хөдлгөн гэд багаар ингэж хөдөлгөөд тэгээд эрхийн хуруу маань хөлийн эрхийн хуруу маань бүр ингэж хөдөлж эхэлсэн байгаа. Тэгээд тэрэн сүлдээ ингээд ийм болоод тэгээ бүх хуруунууд ингэдэг болоод тэгээд ингээ үеэ ингэж атгахдаг одоо аюу олон хүмүүс үүдэг жишээлбэл харавсны дараа тэгээд одоо бас маш олон гэмтлийн дараа ингээд хүмүүс за би угаас хөдөлчихгүй энэ үеийн чи хөдөлгөж болохгүй гэдэг тийм ойлголттой болсон гэдэг. Гэхдээ тэрийгээ ингээд яг мэржлийн хүмүүсийн тусламжтай за энийгээ ингээд яг тухайн үеийнхээ хэсгийг хөдөлгөж болохгүй ч гэсэндээ тэр үеийнхээ ингээд нөхөн сэргээлтийг дэмжихийн тулд одоо тийм тэрнээсээ дээшгүй их ч юм уу эсвэл өөр байдлаар тэгж хөдөлгөх боломжууд байдаг. Тэгээ энэ нөхцөлийг бол маш сайн биелүүлэх хэрэгтэй. Ингэхгүй хугацаа алдах тусам өөрийнхөө тэр биеийг хөдлөхгүй ингэж хөшөөн байлгах тусам тухайн хэсэг чи ингээд тэр чигтээ зарцсан тэр чигтээ бараг борцолно л гэж бодох хэрэгтэй. Тийм учраас хүний булчин ямар үүрэгтэй гэхээр хүний биеийг хөдөлгөж тэ хүний биеийг ингэж ажилуулах үүрэгтэй өөрөө ажиллаж ах л үүрэгтэй хэрэгтэй. Ажиллаж иж энэ булчин маань ирч хүчтэй ажиллаж иж энэ булчин маань өөрийнхөө үүргийг мэдэрч ингэж байх хэрэгтэй. Тэгэхэд энэ булчингийг ажилуулахгүй ингээл сулбаасан юм байгаад ах юм бол мэдээж тэр чинь өөрийнхөө үүргийг бараг мартна штэ. Ингээд өөрийнхөө үүргийг мартаад бараг булчин гэж хэлэхэд хэцүү их зүйл болно. Ингээл унжсан дээ ямар ч хүч чадалгүй тийм л булчин болж байна. Тийм булчинтай хүн хизээч ирүүл явах боломж байхгүй. Тийм учраас хөдөлгөөн ямар чухал вэ те та өвцөн гэж өөрийгөө хизээч болж болохгүй. Зүгээр л цаашаа сайхан хөдлөөд те булчиндаа ажлын нэг өгөөд тэгж явах хэрэгтэй шүү. Тэгж тэмцэх бас нэг зүйл болохоор би ажлынхаа өмнө буюу 7 цагаас манай ажил ерөнхийдөө 9 цагаас эхэлдэг. Тэгээ би 7 цагаас болохоор йогтоо явж байгаа.
Тэгээд 7-оос тэр нь 8-15 хүртэл үргэлжилдэг йогтой явчаад тэгээд ажил руугаа орчдөг. Тэгэхээр би одоо йогаараа өөрийнхөө нурууны булчинсуулдаг, бас өөрийнхөө булчингуудыг маш их сайн чадваржуулдаг. Одоогоор бол йог миний хамгийн сайн имчилгээ байгаа. Би йога ерөөсөө насан туршдаа хийх хэрэгтэй мэн гэдгийг би өөрөө маш сайн ойлгож байгаа. Тэгээ тийм ч учраас би тэрэндээ маш сэтгэл зүрх одоо цаг заваа зарцуулахыг хичээж байгаа. Энэ бол би одоо ингэж ажилдаа явахдаа өдөр болгон юм нурууны хамгаалтын ч гэдэг юм одоо дэмжих зорилттой тийм баривчийг зүүж байгаа. Баривчаа өөрөө хэмжээгээ өгөөд баривчаа л гэсэндээ тэр баривчийг би одоо ажилд орсноос хойш бүр өдөр болгон зүүж байгаа. За энэ маань юм өдөр болгон өмсөж байгаа учраас баг зэрэг юм муухай болсон байгаа, илэгцсэн байгаа. Тэгээ юм бариу юм баривч байгаа. Тэгээ энэ маань болохоор миний нурууг маш сайн дэмжиж өгдөг. Баривчны тусламжтай би маш одоо тий ажлыг амжуулахад надад тусалдаг байгаа. За энэ болохоор тэгээ бас ингэ суухад ямар нэгэн нуглаас үүсдэггүй, тонгоож монгооход ямар нэгэн байдлаар миний бие тийм эвгүй мэдрэмж төрүүлдэггүй. Тэгээ хамгийн гол даваа тал нь хөлөрдгөө юм билээ. Тэгэхээр өдөржингөө зөөхөд ямар ч асуудал байдаг. Тэгэхээр би зөвхөн ажлын өдрүүдээр зүгээр ажлын бус өдрүүд буюу хагас бүтэнсэнд аль болох зөөхгүй байхыг хичээдэг. Яагаад тэгэхээр хүний нурууны булчин ч өөрөө чадвартай байх хэвээр. Өөрөө чадaltaй байх хэвээр. Тэгээд чадaltaй байлгахын тулд бас өөрөөр нь өөрийнх нь биеийг нь тэгээд мөн би 7-1-ээс 2 өдөр би бүжиндээ явахыг хичээдэг. Миний бүжиг одоо бүр маш сайжирсан. За тэгээд миний ингээд шинээр сурч мэдсэн зүйл, миний амьдралын хэмээг яаж өөрчлөгдсөн талаар би танилцуулах байх гэсэн мэдээлэл хуваалцлаа. Асуух зүйлээ л та бүхэн надаас асууж болно шүү. Би тэрнтэй холбоотой бичлэгүүдийг хийх болно. Баярлалаа.